Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дайн зогсоох саналаас татгалзлаа. Ерөнхийлөгч Дональд Трамп Ши Жинпинээр ирэх пүрэв гарагт Бээжин хотод уулзах гэж байна. Монгол улсын инфляцийн түвшин 2.7 өрлөө. Франц улс бүх оюутнуудад 1 еврогийн хоол олгож эхлэхээр болсон байна. Өглөөний мэндийг хүргэж үзэгчдээ Тэнгэр телевизийн ажлын ихэнх хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бусад мэдээллийг бид та бүхэнд өргөх болно. Хөрөнгөний зах зээлийн мэдээлэлтэй ойр байхыг хүсвэл ажлын ихэнхтэй хамт байгаарай. Тэгэхээр энэ 7 хоногийн пүрэв болон баасан гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдахад ард улсын нийслэл Бээжин хотод айлчлах гэж байна. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон бүгд найрамдахад ард улсын дарга Ши Жинпин нарын уулзалт энэ жилийн энэ 7 хоногийн олон улсын хэвлэлүүдийн гол анхаарлаа хандуулах сэдэв болоод байна. Тэгэхээр энэ хоёр эрхмийн хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийтдээ 6 дахь удаага уулзах гэж байгаа нь энэ юм. За ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол анхны бүрэн эрхийнхаа хугацаанд бол өмнө нь 4 удаа бүгд найрамдахад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзаж байсан удаатай. Зарим энэ удаад хэд хэдэн чухал асуудлуудыг хилэлцэж магадгүй гэдгийг бол их сурвалжууд бол мэдээлж байна. За хамгийн түрүүнд яг одоо ойрхон дорнод өрнөж байгаа хямрал буюу Ираны асуудлын талаар хилэлцэх магадлалтай. За үүнээс гадна хоёр улсын хоорондох худалдааны асуудал болон олон улсын худалдаа тарифын асуудлаар хилэлцэж магадгүй гэдгийг зарим их сурвалжууд бол мэдээлж байгаа бол Тайваны асуудал бас нэлээдгүй анхаарал татж байна. За Бээжин Вашингтоноос аюулгүй байдлын амлалтаа бууруулахыг бол шаардж байгаа. За хэрвээ Дональд Трамп Тайваны асуудалд уян хатан байр суурийг илэрхийлвэл энэ нь бүс нутгийн аюулгүй байдал болон геополитикийн хувьд бол нэлээдгүй өөрчлөлт гарах үс юм үйл явдал болно гэдгийг бол шинжээчид бол дүгнэж байна. За үүнээс гадна Япон болон Европын холбооны асуудлууд мөн Оросын холбооны улсын асуудал хөндөгдөж байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улс Хятадын харилцаа сайжрахаас Москва ер нь болгоомжилж байгаа гэж хэлж болно. За учир нь Хятадын зүгээс Орос Украины дайнд үзүүлж байгаа дэмжлэгийг бууруулж болзошгүй. За Путин эх 7 хоногт мөн Бээжин хотод айлчлана. Тэгэхээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч болон Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч нар ээлж дараалан Бээжин хотод айлчлах гэж байгаа нь ер нь бол олон улсын хэвлэл болон хөрөнгөний зах зээл арилжаачдын гол анхаарлаа хандуулж байгаа сэдэв болж байна. Тэгэхээр эхлээд Дональд Трампын айлчлалын талаар ярилццгаая. Тэгэхээр худалдаа талаас нь ер нь ямар шийдвэрүүдийг гаргах бол өнгөрсөн жилийн хугацаанд хоёр улсын хувьд 120-140% тарифыг ээлж дараалан тавьж байсан. Хамгийн сүүлд бүгд найрамдах Солонгос улсад зүүн өмнөд Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр Дональд Трамп Ши Жинпинээр хамгийн сүүлд уулзахдаа ерөнхийдөө бол түр хугацааны зөвшөлтсөд бол хүрээдсэн шүү дээ. Тэгэхээр энэ цаашаа хэрхэн яаж өрнөх бол? Тэгэхээр энэхүү уулзалтаар одоогийн нөхцөл байдлаас харах юм бол Америк болон Хятадын хоёр тал ерөнхийдөө өөрсдийнхөө энэхүү тарифын асуудал дээр тавьсан гол тохиролцоог бол үргэлжлүүлэх ийм нөхцөл байдал хүлээгдэж байна. За ер нь шинжээчдийн үзэж байгаагаар бол энэхүү нөхцөл байдал урт хугацааны гэрээрөө бас шилжих боломжтой маа гэдгийг бол илүү онцлсан байгаа. За үүнээс гадна яг хувийн секторууд болон Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон эрчим хүчний ерөнхийдөө экспорт, Хятад улсын импортын асуудлууд яригдана. За эсвэргээрээ Хятадын экспорт буюу газрын хор элемент, эргээд Америкийн импортын асуудал бол яригдж байгаа. Тэгэхээр энэхүү уулзалт ерөнхийдөө тийм зөөлөн уур амьсгалтай болно гэж бол ерөнхийдөө шинжээчд хүлээж байна. За тэр дундаа хувийн сектор гэж хэлж байгаа. Хувийн компаниудын тэрхүү худалдан авалтуудыг ерөнхийдөө дэмжих ийм нөхцөл байж болох юм а гэдгийг бол тайлбарлаж байна. За бид нар мэднэ өнгөрсөн оны сүүл үед бол Дональд Трамп Катарт айлчлахдаа Boeing компани бас томоохон хэлцлийг хийжсэн бол энэ удаагийн Хятадд айлчлах энэхүү айлчлалаар бол Boeing компани бас дараагийн том дийлийг хийх боломжтой байна гэдгийг бол бас шинжээчд онцолж байна. За энэгээрээ юуг харуулж байгаа юм гэхээр ерөнхийдөө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хувийн секторын буюу хувийн компаниудын томоохон дийлүүдийг бол өөрийн нэрийн өмнөөс очиж гарын үсэг зурж хийдэг. За энэхүү нөхцөл бол дахин бүрдэж байна гэж бол харахаар байна. За нөгөө талдаа Америк нэгдсэн улс бол Хятад улс руу сойбин буюу шар буурцгийг бол ерөнхийдөө нийлүүлэх гэрээг нэлээд томоохон гэрээг хийх болов уу гэж харж байна. За нөгөө талдаа мэдээж Хятадаас Америк нэгдсэн улс руу экспортлох энэхүү газрын хор элементийг бас үргэлжлүүлэх ийм нөхцөл бол бүрдэж байна гэж харж байна.
За яг пүрэв гарагт энэ хоёр эрхэм уулзах гэж байгаатай холбоотойгоор бас олон улсын хэвлэлүүд Ираны дайны асуудал уулзалтаас өмнө хэрхэн шийдэгдэх вэ гэдэг дээр нэлээдгүй анхаарлаа хандуулж байгаа. Тэгвэл хэдхэн цагийн өмнө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Иранаас хамгийн сүүлд ирүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг бол өөрийнхөө Truth Social хуудаснаа бичиж бол мэдгдсэн байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар энхийн хэлэлцээрт хоёр тал ерөнхийдөө нэлээдгүй ойртож байгаа гэдэг мэдээлэл бол гараад ирсэн бол энэ удаад ингэж мухардалд орж байна тий. Тэгэхээр ер нь Ираны асуудал хэрхэн яаж хөндөгдөх вэ? Энэ дээр бас шинжээчд юу гэж дүгнэж байна? Тэгэл яг хоо тэгэхээр ойрхон дорнодын асуудал чинь ер нь бол бидний мэдж байгаагаар ерөнхийдөө нэлийн одоо намжиж байгаа гэдэг байдал байсан боловч за өнөөдөр өглөөний гарч байгаа мэдээллүүдээр бол бас хамгийн сүүлийн байдлаар бас тэрхүү оруулж өгсөн одоо хоёр талаас хилцэж байгаа асуудал дээр бол тохиролцохгүй байна л да. Тийм учраас яг одоо дуусж байгаа гэж хэлэхэд бол бас төдийлөн бас болоогүй ийм нөхцөлийг бол харуулж байна. За үүнээс болоод бол яг одоогийн байдлаар бол Америкийн нэгдсэн улсын фьючерс зах зээлүүд бол хасах нөхцөлтэй харагдаж байгаа буюу за ням гарагийн одоо шүүн болж байгаа. Тэгэхээр даваа гарагийн одоо энэ хүн нээлттэй ханш дээр бол Америкийн нэгдсэн улсын индексүүд бол ерөнхийдөө буурах хандлага бол байх боломжтой ийм нөхцөлийг бол харуулад байна. За газрын төсний зах зээл дээр бол илүү буурах хандлага байх боломжтой. За инфляц бол илүү одоо тогтворжиж цаашдаа урт хугацааны инфляцид руу бол шилжих магадлал бол ирв. Одоо буурах ийм нөхцөлтэй. За хамгийн томоохон одоо өсөлт орох одоо салбар гэх юм бол хагас дамжуулагчийн салбарыг бол нэлээд онцолж байна. Тэгэхээр Америк болон Хятад хоёрын хоорондох энэхүү уулзалтандаар бол одоо амжилттай болвол гэдэг кейс гэх юм уу те энэ нөхцөлд бол эдгээр нөхцлүүд бий болно. За энэ дээр бол хамгийн том одоо хүлээгдэж байгаа юм юу юм гэхээр юаны ханш ерөнхийдөө тогтворжих ийм нөхцөл рүү бол одоо очихоор байна. За яагаад юаны ханшийг тогтворжно гэж хэлж байгаа юм гэхээр яг одоогийн байдлаар $1 6.7 одоо юантай тэнцэж чинь буюу за өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол ерөнхийдөө юан бол долларын эсрэг 8.5%-аар чангарсан ийм үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр одоо ер нь бол маш тогтвортой байдаг хоёр пэйрийн хувьд буюу пэйр гэж юу гэлж байгаа гэхээр Америкийн нэгдсэн улсын мөнгөнд тэмдэгт за Хятадын мөнгөнд тэмдэгт гэсэн үг. Тэгэхээр Хятадын мөнгөнд тэмдэгт бол харьцангуй сүүлийн жилд 8.5%-аар чангарж байгаа гэдэг нь бол өөрөө одоо маш хүчтэйгээр илүү одоо долларын эсрэг чангарж байгааг харуулж байгаа. Тэгэхээр энэ ер нь зогсох байдал руу очих юм байна гэж бол тэмдэглэж байна. За нөгөө талд бол мэдээж энэ хүү уулзалт хэцүү болох юм бол тарифын асуудал дахин хөндөгдөж эхэлнэ. За нийлүүлэлтийн сүлжээн дээр бас доголдол үүснэ. За энийг дагаад бол инфляцийн нөхцөл өсөх ийм нөхцөл байж болно гэж харж байна. Тэгэхээр одоо Иранаас ирүүлсэн саналд бас газрын тос болон за цөмийн хөтөлбөр орон улсын хоолой асуудал бол гол анхаарлаа хандуулж байгаа сэдэв болж байгаа. Тэгэхээр газрын тосны хувьд бол Америкийн нэгдсэн улсын гадаад хөрөнгийн хяналтын газараас за Ираны газрын тосны борлуулалтанд тавьсан оргийг 30 хоногийн дотор цуцлах болон за Иранд тогтоосон тэнгисийн бүслэлтийг зогсоох шаардлагатайг бол Ираны за албан ёсны хагас албан ёсны гэж нэрлэж олон за тасны агентлагт бол дурдсан байна. За мөн Ираны талын шаардлагад за хэрвээ Америкийн нэгдсэн улс тодорхой үүрэг амлалт хүлээвэл орон улсын хоолойг Иран улс удирдах тухай заалтыг мөн оруулсан гэдэг их сурвалжууд бол дурдж байгаа. За харин цөмийн хөтөлбөрт Америкийн нэгдсэн улс Иран руу 2 дугаар сарын 28-нд анх довтлохоос өмнө яг энэ цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрүүдийг бол хоёр улсын хооронд бол явагдаж байсан гэдгийг дахин та бүхэн нэг удаа сануулъя. За The Wall Street Journal-ийн мэдээлснээр за Иран улс өөрийн цөмийн хөтөлбөрт болон за өндөр баяжуулсан ураны нөөцийн талаарх Америкийн нэгдсэн улсын шаардлагыг мөн адил зөвшөөрөхгүй байгаа юм байна. За үүний оронд Тегеран цөмийн асуудлаар тусад нь хэлэлцээ хийх за баяжуулсан урааныхаа зарим хэсгийг шингэлж үлдсэнийг нь 3 дахь оронд хадгалуулах саналыг бол илгээсэн байна. За хэрвээ Америкийн нэгдсэн улс хэлэлцээрээс гарвал за урааныг Иранд буцаан олох нөхцөлтөө ийм бол нөхцөлийг одоогийн байдлаар тулгаад байгаа юм байна л. Зарим орон улсын хоолойн хувьд бол яг одоогийн байдлаар орон улсын хоолой бас хаагдсан гэдэг мэдээллүүд бол явж байгаа боловч хамгийн сүүлд ням гарагт Катарын байгалийн хийн газрын тээвэрлэгч хөлөг онгоц бол Ирантай дайн эхэлснээс хойш анх удаа за тус хоолойгоор нэвтэрч за Пакистаны чиглэл явсан байна. За Вашингтон Тегеранаас инхээ хэлэлцээрийг эхлүүлэх саналууд явагдаж байгаа энэ үед орон улсын хоолойгоор бас хэд хэдэн хөлөг онгоцууд нэвтэрч байгаа нь бол нэлээдгүй чухал асуудлуудын нэг бол яхаа аргагүй болоод байна. Тэгэхээр ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол энэ удаад хоёр дахь удаага Ираны саналаас татгалцаж байгаа гэж хэлэхэд болон за 4-р сарын 8-наас хойш яг одоогийн байдлаар хоёр улсын хооронд бол
гал зогсоох хилэлцээр бол үргэлжилж байгаа. Тэгэхээр нэг сар орчим үргэлжилж байгаа гал зогсоох хилэлцээр энгийн хилэлцээр үлөө шилжих үгүй юу гэдэг асуудлууд яг одоогийн хоёр талын байр суурьуд бол хилэлцэгдсэн хэвээр байна. Тэгэхээр Тэгэхээр ажлынхын хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчтэй та бүхэнд нэгэн шуурхай мэдээллийг хүргэе. За бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгийн зах зээлийн голлох индекс болох Kospi индекс 3 орчим хувиар нэлээд огцом нэгдэж бүх цаг үеийн дээд таншаа шинжилэн тогтоож байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг бидэнд өгөхөөр студид манай сэтгүүлч Совда ажиллаж байна. Тэгэхээр өглөөний мэндийг хүргэе Совда. За тэгэлгүй ах та бүхэндээ өглөөний мэндийг хүргэе. За Солонгос улсын хөрөнгөний зах зээлийн гол хэмжүүр болох Kospi индекс нь өнөөдрийн арилжаагаар 7873 нэгжид түүх хүрч одоо түүхэн дээд амжилттай давуулан биелүүлээд байна. За үүнээс гадна ерөөдөө эдийн засгийн төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээл бол томхон хүлээлтүүдийг бол бий болгоод байгаа юм. За тэгэхээр энэхүү индекс нь болохоор энэхүү өсгөж ерөөдөө дэлхийд дахинд өрнөж буй хэмжээ оюуны технологийн өрсөлдөөн болохоор голлох үргийг гүйцэтгсэн бөгөөд за ялангуяа өндөр ерөөдөө хүчин чадалтай хагас дамжуулагчийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй үдэж энэхүү индекс минь одоо өсөж байгаа юм. За үүнээс гадна Өмнөд Солонгосын засгийн газраас хэрэгжүүлж буй value up бодлого ерөөдөө компаниудын засаглалыг сайжруулах замаар за зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх энэхүү бодлого нь гадаадын институцлол хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж заавалмаар хөрөнгийн гадагшлах урсгалыг зогсоож дотоодын зах зээл рүү их хэмжээний санхүүжилтдах суурь нөхцөл бол болж байгаа юм. За тэгэхээр шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү 7873 гэдэг нэгж босгыг давсан зөвхөн төр зүрийн хөөсрөл бол биш ээ. Цаашлаад одоо засгийн газрын компаниуд олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд за тэр дундаа сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан автомашины батарей болон за биотехнологийн салбарт стратегийн чухал байр суурийг эзлэх болсондоо шууд холбоотой хэмээн үзсэн байгаа юм аа. Студид иргэд автомобиль үзэгчтэй ажлынхын хөтөлбөр онцлог зочдын хэсгээр үргэлжилж байна. За өнөөдөр манай студид UBX биржийн клирингийн ахлах мэрэгжилтэн адагта Дэлгэр мөрөн ирээд байна. Өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд хүргэе. Тэгэхээр ажлынхын хөтөлбөр UBX биржтэй хамтран за өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн биржид болсон арилжаа болон тайлангийн талаарх мэдээллүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн хувьд бол хичнээн хэмжээний арилжаа хийгдэв. Тэр талаарх мэдээллийг бас бидэнд хүргэлээд байна. Өнгөрсөн 7 хоногийн хувьд болохоор ерөнхийдөө Монголын хөрөнгийн бирж, Улаанбаатар хөрөнгийн бирж, Улаанбаатар цаасны бирж, за тэгээ Чингис хаан биржийн хувьд болохоор нийт 16 тэрбум 35 сая төгрөгийн арилжаа хийсэн байгаа. За үүнээс болохоор аваад үзэх юм бол Монголын хөрөнгийн биржийн хувьд бол Монголын хөрөнгийн биржийн хувьцаа хамгийн өндөр олон ширхэг буюу 656,894 ширхэг. За Хаан банкны хувьцаа бол 636 мянга, Арт кредит компани хувьцаа бол 633 мянга, за Апогийн хувьцаа бол 544 мянга, за EMT буюу Эрдэнэ солиушн компани хувьцаа 420 мянган ширхэг арилжаа хийсэн. За үүнээс болохоор үнийн дүнгээр аваад үзэх юм бол өндөр дүнтэй арилжаа хийсэн хувьцаануудаас үзэх юм бол тавилга компани хувьцаа болохоор 3 тэрбум арилжаа хийсэн. 3 тэрбум 700 сая. За Хаан банкных бол 861 сая. Арт даатгал бол 509 сая, Апо бол 503 сая. За Монголын хөрөнгөний биржийн хувьцаа бол 213 сая арилжаа иргэдээ хийсэн байна. За эдгээрээс болохоор яг үнийн дүнгийн хувьд төсөл дундалтаар аваад үзэх юм бол 7 хоногийн хугацаанд болохоор хамгийн өндөр өсөлттэй хувьцаанд Монгол хийгээд хувьцаа байгаа. Энэ болохоор 1667 өсөлттэй байсан байна. За мөн араас нь болохоор Blue Sky компани хувьцаа 15%, Монgoгийн хувьцаа 1499%, за Хүрт компани бол 1494%, за мөн Али буюу одоо нөө Стандарт Нос гэдэг компани хувьцаа болохоор 1479% өсөлттэй байсан байна. За хамгийн их үнсэн хувьцаанаас үзэх юм бол Шивэ Ава компани хувьцаа болохоор 1413%. За тэгээд Багнуур болон Бэрхүүл тэгээд Монголын логистикийн компаниуд ерөнхийдөө хамгийн өндөр үнэлттэй байсан байна. Нэг 7 хоногт. Тэгэхээр Монголын хөрөнгийн зах зээлийн нийт арилжааны дүн өнгөрсөн 7 хоногт бол 16 тэрбум төгрөг буюу за өмнөх 7 хоногтой харьцуулахад нэг 10 орчим хувиар өссөн үзүүлэлт байна. Өөр онцлог үзүүлэлт юу байв өнгөрсөн 7 хоногийн? Өнгөрсөн 7 хоногийн арилжаанаас үзэх юм бол ерөөдөө үнийн дүн болон тоош ширхгээр болохоор Хаан банк болон Монголын хөрөнгөний биржийн хувьцаанд хамгийн өндөр арилжаа хийгдсэн байна. За Хаан банкны хувьд болохоор ерөөдөө доктортой хөгжил одоо буюу одоо хөлөнжийн ялгарлыг тэг хувьд хүргэх ерөнхийдөө зорилттой ажиллаж байгаа гэсэн үг. Тухайн ажлынхаа хүрээнд болохоор нийт багцынхаа 22.1% бол одоо нэг доктортой санхүүжилт за тэгээ ногоон бонд ч гэдэг юм уу те ерөөдөө тийм эерэг дэлхийн бизнесүүд ерөөдөө зээл олгосон байгаа. Тэгэхээр энэ тооноос аваад үзэх юм бол Хаан банкны олгож байгаа нийт зээлийн 5 төгрөг тутмын 1 төгрөг нь бол одоо яг доктортой буюу ногоон хөгжилт ерөөдөө зориулагдчих явж байгаа гэсэн үг. За мөн нөгөө талаас аваад үзэх юм бол Хаан банкны тузын 2 сарын 16-ны өдрийн шийдвэрээр болохоор 214 төгрөгийн ногдлол шиг тархаар болсон. Тэгэхээр магадгүй тухайн өдрийн хаалтын хашаар аваад үзэх юм бол 15% ч юм уу байгаа шүү дээ өгөөж нь. Тэгэхээр энэ үүнтэй холбоотойгоор л ер нь бол компани хувьцааны арилжаа идэвхтэй явсан баг. За мөн нөгөө талаас аваад үзэх юм бол компани хувьцаа бол ерөнхийдөө өмнө жил бол 1100-аас
ер нь л нэг даваагүй 1200 төгрөгөөр зогсчихсан бол энэ жил бол ер нь 1400 хүрэх шийдтэй байгаа. 1200-аас 1300 төгрөг ерөөдөө болоод явж байгаа гэсэн үг. За үүнээс гадна хаан банкнаас гадна өөр онцлог хувьцаа бас ямар хувьцаа вэ? За өөр онцлог хувьцаа гэх юм бол Монголын хөрөнгөний биржийн хувьцааг онцолж болж байна. За Монголын хөрөнгөний бирж бол одоо уул уурхайн биржийн арилжаа явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж орлогынхаа тодорхой хэсгийг бол дараагийн өмнөх 2 жилд бол ерөнхийдөө уул уурхайн биржээс олж исэн. За тэгээд нийт экспортын болохоор өмнөх онтой харьцуулаад үзэх юм бол нийт экспорт одоо 34.3 болсон байна. Тэгэхээр энэ тон болохоор ерөнхийдөө 10.5 тэрбум доллар болж өссөн маа. Тэгэхээр яг экспортын дүнгээ аваад үзэх юм бол чулуучсан нүүрсний экспорт нь 64.3% буюу 37.4 сая тонн хүрсэн маа. Тэгэхээр мэдээж арилжааны нийтх нэмэгдэж байгаа гэдэг нь одоо Монголын хөрөнгөний бирж дээр явж байгаа уул уурхайн биржүүдийн арилжааны нийтх нэмэгдэж байгаа. Тэгэхээр тодорхой хэмжээгээр одоо шимтгэлийн орлогчдын нэмэгдэн тий. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид илүү ингээ эерэг сэтгэлгээтэй байсан байж магадгүй. Бас нөгөө талаас аваад үзэхэд бол Монголын хөрөнгөний биржийн хувьцаа бол хүрэх чадвар нэлээд сайтай. Өмнөх жил бол 500-аас 600 төгрөгийн хооронд ерөөдөө хэлбэлцэжсэн. Энэ жил хувьд яг нэг арилжаа жоохон буурсан учраас ерөөдөө буурсан. Тэгэхээр хөрөнгө оруулагчид бас нөгөө нэг all time highs илүү өссөн гэсэн хандлагатайгаар бас оролцсон байж магадгүй байна. Төгсгөлд нь асуухад Улаанбаатар үнэ цаасны биржийн бас өнгөрсөн 7 хоногийн онцлог үйл явдал арилжаанууд бас юу вэ? За Улаанбаатар үнэ бирж үнэ цаасны биржийн хувьд болохоор ерөөдөө нийт арилжааны дүн нь 19 сая 800 мянган төгрөг байсан байна. Үүнээс болохоор клирингийн дүн нь 39 сая. За тэгээд арилжааны графикийг та бүхэн харуулах юм бол ерөнхийдөө 7-ны эхэнд арилжаа нэлээд өндөр байжгаад 2 дахь өдрөөс бол нэлээд буураад за тэгээд 5 болон 6, 7, 8-ны өдрүүдэд ерөнхийдөө тогтворчод явсан ба. За тэгээд арилжааны сонслох зүйл гэх юм бол ерөнхийдөө манай бирж дээр бол одоо нэг хөрөнгөөр булгачсан үнцасны арилжаа илүү дэлгүү явдаг. За тэгээд үүнээс аваад үзэх юм бол GSB 2 үнцасны арилжаа 15 сая буюу хамгийн өндөр арилжаад явсан ба. Тэгэхээр үүнээс харахад бол магадгүй нэг хөрөнгө оруулагчдад одоо тогтвортой тий өгөөж хүртгийг хүсээд хөрөнгөөр булгачсан үнцас буюу одоо тогтвортой үнцас нь ерөнхийдөө хөрөнгө оруулах хандлагатай байна гэж харж байна. Мэдээлэл хүргэсэнд баярлалаа дэлгэрэнгүй. За баярлалаа. Тэгэхээр өнгөрсөн 4-р сарын Монгол улсын инфляцийн төвшин өнгөрөгч баасан гарагт бол танилцуулагдсан байгаа. Тэгэхээр Монгол улсын инфляцийн төвшин 2 оронтой тоороо орсон байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг дэлгэрэнгүй өргөхөөр студид сувдаа ажиллаж байна. Тэгэхээр инфляцийн төвшин 2 оронтой тоороо ороход юу нөлөөлсөн байх шиг байна? За тийм л яах вэ? За инфляц болохоор 2025 оны эцсийн байдлаар 7.5% бол байсан. За тэгвэл шинжээчдийн судлаачдын ерөөдөө үзснээр 2026 оны эцсийн байдлаар 7.9% хүрч тогтворчно гэж дүгнжсэн боловч за өнөөдрийн байдлаар буюу 5 сарын 8-ны мэдээлэлээр 10.1% хүрч 2 оронтой тоорол орсон байна. За тэгэхээр эдгээр нь болохоор яг сүүлийн 1 жилд гарсан хамгийн том өсөлт байгаа даа. За тэгэхээр үнийн өсөлтийн ерөөдөө гол зөв хүнсний бүлэг за тэр дундаа махны үнийн хэлбэлттэй бол шууд хамааралтай болно. За ерөөдөө нийслэлийн статистикийн газрын 2026 оны 5 сарын 4-ний өдрийн байдлаарх судалгаагаар за үхрийн ястай махны үн өмнөх 7 хоногоос 2.1% өсөж 1 кг-ын дунджаар 30,521 төгрөгт бол хүрсэн байна. За харин үхрийн цул мах нь болохоор 35,436 төгрөгт хүрсэн нь за ерөөдөө иргэдийн өдрийн дундаж цалингийн нийт дийлэх хэмжээ нь за 1 кг мах авахд ерөөдөө зориулагдж байгааг харж болж байгаа. За хэдийгээр хаврын улиралд махны нийлүүлэлт багасдаг зүй тогтолтой жил бүр ажиглагддаг ч гэсэн энэ жилийнхэн дэлгэн онцлогтой. За энэ дээр болохоор шатхууны үн болон тээвэр логистикийн зардлал өссөн нь за үнийн хөрөгдлийг бол улам дамжуулаад байгаа юм. За үүнээс гадна Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос инфляцийг 2 оронтой тоороо түлхэж буй үндсэн шалтгааныг дотоод эрэлтийн огцом тэлэлт хэмээн тодорхойлж байна. За тодорхойлбол төсвийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрч за цалин болон тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл нь зах зээлд бэлэн мөнгөний урсгалыг бол ихсгээд байгаа юм. За энэхүү их мөнгөний урсгалыг нийлүүлэлтээр хангагдаж чадахгүй байгаа бараа бүтээгдэхүүний эрэлтийг өдөөж улмаар үнийг хөрөгдөх гол хөшөөрөг болж байна гэж үзэж байна. За мөнгөний бодлогын хороо инфляцийг зорилттой түвшин буюу 5-аас 7% хувьд барих амлалтандаа хүрэхийн тулд за мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэн баримтлагаас өөр аргагүйг анхааруулад байгаа юм. За энэ бодлогын үг өндөр түвшинд хадгалах за улмаар арилжааны банкны зээлийн хөв буур хүлээлтийг бол үүсгэж байна. За тэгэхээр эдийн засгчдын үзэж байгаагаар хэрэг төсвийн тэрэлтийг сааруулж нийлүүлэлтийн сүлжээг сайжруулахгүй бол инфляцийн энэхүү дарамт нь за одоо хэрэглээг хомж эдийн засгийн идэвхжлийг удаашруулах цаашлаад иргэдийн бодит орлогыг үнгүүдүүлэх хэрэгсэлтэй болоод байгаа юм аа. Тэгэхээр мэдээлэл хүргэсэнд баярлалаа сувдаа. Тэгэхээр үргэлжлүүлээд Ниогоос сухад инфляцийн төвшин 2 оронтой доороо орлоо тий. Тэгэхээр 7.4 байсан инфляцийн төвшин Монгол банкны одоо өөрсдийнх зорилттой төвшин рүү ойртож байсан бол ийхүү 2 оронтой доороо орж ирж байна. Үүний гол нөлөөллүүд бас юу байв? Тэгэхээр
Тэгэхээр инфляцийг ярихаар мэдээж хэрэглээний үнийн сагс гэдэг зүйлийг ярьдаг. Хэрэглээний үнийн сагсан дээр одоогийн бидний харж байгаа нөхөө бараа бүтээгдэхүүнүүд за ерөнхийдөө байршиж байгаа гэж ойлгож болно. За тэр бараа бүтээгдэхүүнүүдийн хувийн жин бас маш их чухал байдаг. За өргөн хэрэглээний бараан дээр за ялангуяа махны одоо энэ хүү үнийн өсөлт бол яг одоогийн байдлаар Монголын хамгийн том инфляцийн өдөөгч одоо хүчин зүйл болж хувирлаа л да. Тэгэхээр мах өөрөө энэ хүү одоо доторх эзлэгч хувийн жин өндөр байгаа учраас энэ бол маш одоо хурдцтай нөлөөлж ийн гэсэн үг. За үүнээс гадна одоо нийтдээ Монголын нийт инфляцийн түвшин 7% дээр барихын тулд бол одоогийн байгаа одоо энэ хүү бодлогын хүүгийн одоо шийдвэр гэж хэлээд байгаа. За интерest rate-чүүдэд. Тэгэхээр энийг 12% дээр байлгах нь бол одоо урт хугацаанд бол нэлээд одоо сөрөг хандлагыг бол харуулж эхэллээ л дээ. Тэгэхээр Монгол банкнд яг одоогийн байдлаар бол энийг бол дээш нь өсгөх бол боломж байхгүй. За тийм учраас илүү одоо бусад одоо энэхүү арга хэрэгслүүдээр бол энэхүү асуудлыг бас зохицуулах гэж оролдож байгаа харагдаж байна. Тэгэхээр ямар ч гэсэн мөнгөний бодлогоор бол одоо маш олон одоо арга хэрэгслүүд байдгийн хамгийн гол одоо энэ хүү бодлогын хүүгийн шийдвэрээс гадна дараагийн энэ хүү зээлжих зэрэглэл одоо заавал байлгах нөөц ч гэдэг юм уу эдгээр асуудлуудаар ерөнхийдөө инфляцийг бол бас эргэн 7% руу одоо барих энэ хүү бодлогыг хэрэгжүүлэх ухаа гэж бодож байна. За үргэлжлүүлээд Сауди Арамкогийн нэгдүгээр улирлын тайлангийн талаар ярилцгаая. Тэгэхээр тайлангууд үргэлжлүүлж танилцуулагдсан хэвээр байгаа. За Сауди Арамкогийн хувьд өмнөх оны мөн үеэс 26 орчим хувиар өссөн бас маш өндөр тайлаг танилцууллаа. Энэ нь мэдээж одоо Ираны дайнтай холбоотой гэж харагдаж байна. Тэгдэг байна. Тэгэхээр Сауди Арамкогийн мэдээлснээр яг 2026 оны 1-р улирлын цэвэр ашиг нь бол 33.6 тэрбум $. Хүрсэн байна. За энэ нь одоо 2025 оны яг энэ үетэй харьцуулахад бол одоо ерөнхийдөө саяны хэлдэг 26% өссөнийг бол харуулж байгаа. За энэ 26.6 тэрбум $-тай байсан одоо ашиг орлогын хувь хэмжээ бол 1 жилийн дотор 33 болтлоо өссөн гэж бол ойлгож байна. За ингээд өмнөх бас яг улирлын энэхүү одоо үр дүнтэй харьцуулахад бол бас 34% өссөн буюу маш хурдцтайгаар өсөж байгааг бол энэхүү тоо мэдээллүүдээс харж болохоор байна. За шинжээчид бол Арамкогийн улирлын тайлан бол ерөнхийдөө 31.2 буюу за одоогийн гарсан дүнгээс бол 2.5 тэрбум $-аас доор гарнаа, бага гарнаа гэж хүлээжсэн бол энэхүү одоо хүлээлтийг маш өндөр одоо хэмжээнд эвдсэн ийм нөхцөл болж байгаа. За тийм учраас Сауди Арамкогийн буюу за Сауди Арабын тадавул одоо хөрөнгөний бирж дээр зарагдж байгаа тус одоо хувьцааны үнэлгээ бол зах зээл нэгтгэхэд бол маш өндөр хувиар өсөх бах гэдэг одоо хүлээлт бол хүлээгдэж байна яг одоогийн байдлаар. За ингээд тус одоо компани CEO Амин Насерийн хэлж байгаагаар бас тодорхой тоонуудыг өглөө л дээ. За энэ юу хэлж байгаа юм гэхээр баруун зүүн одоо пайплайн буюу одоо хоолой бол ерөнхийдөө өдөрт 7 сая баррелийг буюу за хамгийн дээд хүчин чадалтай бол өөрсдийнхөө одоо энэ хүү одоо нийлүүлэлтийг бол хийсэн. За тийм учраас бол дэлхийн бас яг энэ эрчим хүчний шокийн үед бол бас харьцангуй манай улс бол нэлээд том одоо үүрэг хүлээлээ гэж бол өөрсдөө бас онцолж байгаа юм байна. За үүнээс гадна одоо энэхүү одоо нийлүүлэлт өөрөө баруун зүүн пайплайн гэхээр Сауди Арабын баруун тал руугаа нийлүүлэлт хийгддэг. За энэ нь бол пайплайнаар улаан тэнгис рүү ерөнхийдөө нийлүүлэлт хийгддэг буюу Ормозын хоолоогоос тойрж байгаа асуудал юм аа. Тийм учраас Ормозын хоолоогоор тойрж байгаа нь өөрөө дэлхийн эдийн засгийн яг одоо энэхүү нэлээд одоо эрчим хүчний асуудалтай болцсон байгаа үед бол нийлүүлэлтийг маш сайн хийж ийн гэж бол өөрөөсөө бол тодорхойлж байгаа. Тэгэхээр эх саруудад ч гэсэн яг энэхүү асуудал бас эргээд одоо Сауди Арабын талд бол эрэг ийм хандлагыг бол бий болгож байгаа. Урт хугацаанд дайны нөхцөл байдал үргэлжлэнэ. За тэр тусмаа л ерөнхийдөө Сауди Арабид бол ашигтай болж байгаа ийм нөхцөлийг бол бид нар харж болохоор байна. За ингээд ер нь Ираны асуудал үүснээс хойшоо бол Ормозын хоолой хаагдсанаар яг одоогийн байдлаар дэлхийд 1 тэрбум одоо баррел нефтийн хомсдлыг бол үүсгээд байгаа. За үүнийг бол аль болох чадхаараа манай одоо компани бол хангахыг бол зорж гинэ гэдгийг бол одоо Сауди Арамко бол онцолж байгаа. За ингээд 3 дугаар сараас хойшоо Сауди Арамкогийн хувьцааны үнэлгээ бол нийтдээ 11% өссөн байна. За энэхүү дайны нөхцөл байдал цаашдаа урт хугацаанд үргэлжлэх юм бол Сауди Арамкогийн яг ашигт ажиллагаанд бол эргээр нөлөөлнө. За түүнийг дагаад хувьцааны үнэлгээ бол өөрөө бас үргэлжлэл өмсөх ийм боломж байна гэж бол онцолж байна.
Тэгэхээр яг одоогийн байдлаар дэлхийн нийтийн гол анхаарлаа хандуулж байгаа ойрхон орнын асуудал ер нь Сауди Арамкагийн улирлын тайланд бол маш эргээр нөлөөлсөн гэдэг үзүүлэлт бол эндээс харагдаж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд энэ 7 хоногт танилцуулах Америк нэгдсэн улсын хэрэглээний үндийн индексийн талаар ярилццгаая. Тэгэхээр инфляцийн түвшний хүлээлт ямар байх шиг байна? Энэ нь бас зах зээлд хэрхэн яаж нөлөөлөх вэ? Тэгэхээр бид нар яг дан эхлэхээс өмнөх нөхцөлтэй бол харьцуулж харсан зүйтэй. За Америк нэгдсэн улсын инфляцийн түвшин 3 дугаар сарын 11-нд гарсан тоогоор бол 2.4% байсан буюу ерөнхийдөө зорилттой түвшинд бол хамгийн ойрхон байсан гэж ойлгож болно. За үүний дараагаар бол 4 дугаар сарын 10-нд гарсан тоо мэдээллээр инфляцийн нөхцөл 3.3% бол одоо хурж өссөн байж байгаа. За энэ юу юм гэхээр хэрэглээ бол маш өндөр зардалтай болж эхэлсэн буюу мэдээж нөгөө эрчим хүчний асуудал бол шууд энэ дээр яригдана. За Америк нэгдсэн улсын хувьд 2.9 ам доллартай нэг нэг хэмжээ нь бол 2.9 доллартай байсан энэхүү бензиний зардал бол одоогийн байдлаар 4.5 долларт хүрсэн байж байгаа буюу 80 орчим хувиар ерөнхийдөө өссөн байгаа. Тийм учраас бол энэхүү одоо юуны инфляцийн хүлээлт бол одоо илүү өндөр болж байгаа гэж болно. За энэ 2 дахь өдөр буюу Америк нэгдсэн улсын цагаар 2 дахь өдөр, Монголын цагаар шөнө 3 дахь шөнө гарах энэхүү одоо тоо мэдээлэл бол 3.7%-ийг бол хүлээж байна. За үндсэн байх ёстой 2%-аас бол ерөнхийдөө 2 дахин өндөр хэмжээнд рүү дөгж байгаа учраас энэ бол цаашдаа урт хугацаанд үргэлжилж болохгүй гэж үзэж байгаа. За тийм учраас энэ ойрхон орнын асуудал бол маш хурдтай бол намжих шаардлагатай байгаа. За үүнээс гадна Брент газрын цусны үнэл гэхэд ерөнхийдөө дайны өмнөх нөхцөлтэй харьцуулахад 95% одоо хувиар өсч гисэн байж байгаа. Тийм учраас инфляцид нөлөөлөл бол хамгийн одоо өндөр байх боломжтой одоо ийм одоо нөхцөл байдал бүрдчихгээд байгаа. Тийм учраас маргаашийн гарах уучлаарай 2 дахь өдрийн гарах энэхүү тоо мэдээлэл дээр хөрөнгөний зах зээл хэрхэн одоо хөтлөх вэ гэдэг нь бол маш сонирхолтой байна. За тэгэхээр мэдээж одоо инфляц бол цаашдаа яг энэ хугацаанд өндөр хурдтайгаар өсөд явах юм бол мэдээж хөрөнгөний зах зээл дээр бол бас энэхүү хүчтэй өсөд байгаа өсөлтүүд бол саарах хандлага бол ажиглагдах хаа гэж бодож байна. Үүнээс гадна Төв банкны холбооны нөөцийн Төв банкны инженер томилогдож байгаа ерөнхийлөгч болох Кевин Ворш бас энэ яг одоогийн инфляцийн нөхцөл байдлыг хэрхэн яаж дүгнэж тэ цаашдаа ямар бодлого баримтлах вэ гэдэг нь мэдээж гол анхаарлаа хандуулж байгаа сэдв болж байгаа тэ. Тэгэхээр Кевин Воршийн бодлого ер нь инфляцийг хэрхэн яаж аргамжих тийшээ хандах бол ер нь Кевин Ворш цаашаа энэ инфляцийг богино хугацаанд одоо хурдтайгаар буулгахыг хичээх болов эсвэл урт хугацааны бодлого баримтлах болов энэ дээр бас шинжээчд юу гэж харж байна. Тэгэхээр Кевин Ворш өөрөө яг ямар бодлого хэрэгжүүлдэг хүн бэ гэдэг нь маш чухал байгаа. 2008 оны эдийн засгийн хямралын дараагаар бол Кевин Воршийн яг энэхүү одоо багт ажиллаж исэн хүний хувьд бол илүү хавгш бодлогыг бол баримтлах одоо нөхцөлийг бол зорддог. Тийм учраас яг одоогийн байдлаар бол хөрөнгө оруулагчид юу гэж харж байгаа гэхээр Төв банкны ерөнхийлөгч Кевин Ворш одоо сонгогдсны дараа бол Кевин Ворш энэхүү бодлогын хүүг бол өсгөх тал руугаа бол илүү явах хаа гэж бол хүлээлттэй байгаа. Тийм учраас Кевин Воршийн энэхүү гаргах шийдвэрүүд бол зах зээл дээр одоо хамгийн том нөлөөллийг үзүүлнэ. За тийм учраас яг одоо энэ хүчтэй өсөд байгаа өсөлт бол одоо саарамжих ийм нөхцөл гэж ерөнхийдөө олон улсын шинжээчүүд арай нэг талтай байх шиг байна. За хэрвээ Кевин Ворш энэхүү одоо бодлогын хүүг одоо инфляцтай холбон одоо өндөр болохгүй байх юм бол цаашдаа бол одоо урт хугацаанд бас энэхүү одоо өсөлтүүд бас үргэлжлэж болно гэдгийг бол бас онцолж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд биткойны талаар ярилцгаая. Тэгэхээр одоо хамгийн их биткойн эзэмшдэг компани болох MicroStrategy бас биткойныхоо тоог өнгөрсөн 7 хоногт нэмэгдүүлсэн гэдэг мэдээллүүд гарсан байна. Одоогийн байдлаар 254 тэрбум доллараар үнэлэгдэх биткойныг бол эзэмшиж байгаа юм байна. Тэгэхээр MicroStrategy бол ялангуяа крипто арилжаалдаг хүмүүс те хөрөнгө оруулагчид арилжаачид бол маш сайн мэдэх бах. Биткойн дээр сүүлийн жилүүдэд хамгийн том бооцоо тавьж байгаа компани те. Тэгэхээр энэ компани ер нь яагаад биткойныг нөөцлөд гэдэг юм? Тэгэхээр Michael Saylor-ийн хувьд MicroStrategy компаниг удирдах бас чамгүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр энэ хугацаанд Michael Saylor-ийн үндсэн гол одоо ярьжсэн зүйл бол биткойны худалдаа авалтыг манай компани үргэлж хийх буюу ямар ч өндөр үнийн дүнтэй байсан хийн, ямар ч бага үнийн дүнтэй байсан хийнэ гэдгийг бол одоо олон нийтэд байнгын хэлж ирсэн. Тэгэхээр Saylor өчигдөр буюу Ням гарагт одоо X платформ дээр өгсөн тэрхүү мэдээлэлтэй юу гэсэн гэхээр Back to Work BTC гэдэг одоо өөрийн алдарт одоо твитээ бол бичсэн байгаа. Тэгэхээр энэ
одоо твитийг бичсний дараагаар энэ постыг оруулсны дараагаар MicroStrategy компани ингээд байнгын биткойныг бол худалдаж авдаг ийм зүйл тогтол байгаа. Тэгэхээр өөрсдийнхөө одоо биткойн худалдаж авах боломжтой болж байгаа гэдгээ бол зарсан. За үүнээс хойшоо бол биткойны үнэлгээ бас ч гэж чамгүй буюу 2 орчим хувиар ерөнхийдөө өсөд байгаа ийм нөхцөлийг бол харж болно. За ингээд хамгийн сүүлийн худалдаа авалтыг харах юм бол өнгөрсөн 4-р сарын 27-нд MicroStrategy компани 3273 биткойныг ерөнхийдөө 255 сая доллараар худалдаж авсан байсан. За үүнээс хойшоо бол ерөнхийдөө худалдаа авалтыг хийгээгүй байжгаад за өчигдрийн ням гаригийн одоо энэхүү постоор бол одоо үргэлжлүүлэн худалдаж авна гэдгээ бол мэдгдсэн байна. Тэгэхээр энэхүү 4 сарын 27 оны 3000 орчим биткойныг худалдаж авснаар бол ерөнхийдөө MicroStrategy компани 818 мянган биткойнтай болж байгаа буюу нийтдээ одоо энэхүү компани 61.8 тэрбум ам долларын биткойныг ерөнхийдөө эзэмшиж байгаа ийм нөхцөлийг бол харуулж байна. За ингээд 2026 оны 1-р удирлын тайлангийн одоо тайлан дээр өөрийн одоо тэрхүү ярьсан зүйлсээс нь бас иш татах юм бол за бид нар яг тодорхой хугацаанд хэрэгтэй гэж үзэх юм бол одоо өөрсдөө хадгалдаг энэхүү биткойноос бас зарах боломжтой гэдгийг бол хэлсэн байгаа. Тэгэхээр ягаад энэ өөрөө сонирхолтой мэдээлэл юм гэхээр Michael Saylor-ийн хувьд бол өөрийнх нь яг урд нь ярьж исэн зүйлс бол бид нар хизээч одоо биткойноос зарахгүй ямар ч тохиолдолд бид нар зарахгүй гэдэг байсан бол 2026 оны 1-р удирлын тайлангийн яг энэхүү конференц дээр буюу хэвлэлийн багуурал дээр бид нар earnings-ийг дагсан дивиденд буюу ногдол ашиг өгөхийн тулд бол тодорхой хэмжээний биткойныг бол зарах боломжтой гэж бол тайлбарлсан байж байгаа. За энэ нь гэхдээ өөрийнх нь ярьж байгаагаар бол тийм ч бас том хэмжээний биткойныг бол зарахгүй гэдгийг илэрхийлсэн. Яагаад гэхээр өдөр болгон 60 орчим тэрбум ам долларын одоо гүйлгээ хийдэг те яг энэхүү юу хийдэг компани гүйлгээ хийдэг компани бол нийтдээ 1.5 тэрбум ам долларын мөнгө одоо хуваарлах нь өөрөө тийм ч бас том мохон зүйл биш. Тийм учраас бид нэг тодорхой хэмжээний жоохон биткойныг зарах нь бол одоо зүүн хэрэг юм а гэж бол өөрөө тайлбарсан. За энийг олон шинжээчид бас юу гэж харж байгаа юм гэхээр за ер нь ингэж тус компани энэхүү одоо хадгалж байгаа биткойны үн цэн нь бол бий болно. Эргэлтэнд орохгүй байх юм бол энэ өөрөө нэг талдаа шууд хадгаламжийн хэрэгсэл болоод компанийн үнэлгээг нэмэгдүүлэхэд бол одоо бас саад болоод байгаа гэдгийг бол илүү онцолж хэлсэн ийм нөхцөл бол харагдаж байна. Тэгэхээр биткойныг одоо яг Michael Saylor-ийн хэлж байгаагаар бол одоо хөрөнгө оруулагчид нэлээд дагдаг. Тийм учраас яг одоо өнөөдөр өглөөний байдлаар бол биткойны ханш бол 82 мянга ам долларт бол хүрээд байгаа. За энэ нь бол сүүлийн 5-7 хоног тасралтгүй өссөн ийм нөхцөл бол харагдаж байна. Тэгэхээр та бүхэнд дараагийн мэдээллийг хүргэе үзэгчтэй. За Франц улс оюутнуудтайгаа холбоотой нэгэн сонирхолтой шийдвэрийг гаргасан байна. За оюутнуудын одоо оюутнуудад тулгамддаг хамгийн том тулгамдлуудын нэг асуудлуудын нэг бол хоолны асуудлыг шийдэж байгаа ийм шийдвэрийг гаргасан байна. За 1 еврогоор оюутнуудад бол хоол олох шийдвэрийг бол өнгөрсөн 7 хоногт гаргажээ. За энэ нь зөвхөн бага орлоготой эсвэл санхүүгийн тусламж авдаг оюутнуудад боломжтой байсан 1 еврогийн үнийг ердөө 303 евро байдаг байсан 3 төрлийн хоолны багц. За мөн бүх оюутнуудад хамруулах болсныг бол өмнөх саруудад бол холбоодод бол шаардсаар ирсэн. За Парис хотын 18 настай оюутан Александрийн хувьд бол одоо энэхүү арга хэмжээнд түүний сарын хоолны зардлыг эрс багасгана гэдэг юм ярилцлагыг бас өгсөн байна л да. За энэ сард 20 удаа ирдэг. За мөн энэ нь ойролцоогоор 60 гаруй евро болдог. Харин одоо ердөө 20 еврог төлнө гэж тэрээр бол өөрийнхөө талаарх байр суурийг бол илэрхийлсэн байна. За энэхүү бодлого нь Францд оюутнуудын санхүүгийн ачааллыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн бөгөөд за 1-р сард оюутны холбооноос явуулсан судалгаагаар за оюутнуудын 48% нь санхүүгийн шалтгаанаар хоол идэхгүй өнгөрөөдөг. За харин 23% нь сард хэд хэдэн удаа ийм байдалд ордог болохыг бол тогтоосон байна. За их сургуулийн зоогийн газрын оператор Краусын мэдээлснээр 2024 онд ойролцоогоор 667 мянган Франц оюутан 1 еврогийн схемд хамрагдсан. За өмнөх оны мөн үеэс 5.3% өссөн үзүүлэлт бөгөөд за хөнгөлөлттэй болон стандарт 3.3 еврогийн үнээр за нийт 46.7 сая хоол олгогдсон байна. За Франц улсын хувьд бол нийтдээ 120 сая орчим еврог бол төсөлж байгаа гэдгийг боловсролын сайд Филипп Батист бол 2027 оны тайлангийг танилцуулах үеэр дурдсан байна. Тэгэхээр энэ Франц улсын хувьд бол өөрсдийнхөө оюутнуудад чиглэсэн ийм чухал арга хэмжээг авж байгаа гэдгийг бол өнгөрсөн 7 хоногт танилцуулжээ. За та бүхэнд бүгд найрамдахад ард улсын үндэсний статистикийн орооноос
хэдхэн минутын өмнө танилцуулагдсан үйлдвэрлэлийн үнийн индекс болон хэрэглээний үнийн индексийг танилцуулъя. Тэгэхээр хэрэглээний үнийн индекс бүгд найрамдалтад ардуулсад бага зэргийн өсөлттэй гарсан байна. Өсөх шалтгаан нь юу байсан бэ судаа? За тэнэлгүй яах вэ? Израиль болон Ираны хооронд өрнөж буй дайнаас үүдэж Ормозын хоолой бол тээвэрлэл цаацны улмаас дэлхийн эдийн засгийн ерөөд үнийн шок бол үүсээд байна. За тэр дундаа бол түүхийн эдийн засгт бол үнийн шок үүсээд байгаа юм. За энэхүү нөхцөл байдал нь дэлхийн хамгийн томоохон ерөөд түүхийд үйлдвэрлэгч импортлогч болох за одоо Хятад улсын эдийн засгт шууд нөлөөлж за 4-р сарын хэрэглээний үнийн индекс болон үйлдвэрлэгчдийн үнийн индекс ерөөд шинжээчдийн тамгаас бол нэлийн давж өссөн үзүүлэлтийг бол үзүүлээд байна. За тэгэхээр тодорхойлох юм бол Хятадын хэрэглээний үнийн индекс нь 4 сард ерөөд өмнөх оны үеэс 1.2 хувиар өссөн, эдийн засгчдын тамгалж бас 0.9%-аас бол нэлийн өндөр үзүүлэлт бол гарсан. За харин үйлдвэрлэгчдийн үнийн индекс нь болохоор 2.8 хувиар өснө нь үйлдвэрлэлийн зардал эрчимтэй нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм. За энэ нь болохоор Хятадын үйлдвэрлэлүүдийн гарах хаалганы үн ерөөхдөө сүүлийн 3 жилд анх удаа эерэг утгатай гарч дефляцийн ерөөдөө урт хугацааны өмчлөг дуусвар болж байгааг эндээс бол харж болж байна. За хэдийгээр Хятад улс газрын засны стратегийн нөөц болон за сэргээгт эрчим хүчний их усүрээрээ эрчим хүчний шокыг зөөлрүүлэхийг хичээж байгаа боловч за 4 сард хүүхдийн газрын засны импорт нь ерөөдөө 20%-аар буурсан үзүүлэлттэй бол гарсан нь энэхүү өөрчлөлт гарах гол шалтгаан болоод байгаа юм байна. Тэгэхээр мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлээд Alphabet буюу за Google-ийн толгой компани нэгж хувьцааны ханшийн талаарх хөдөлгөөний талаарх бага зэргийн мэдээллийг хүргэе. Тэгэхээр Alphabet-ийн хугацаа өнгөрсөн 1 жилийн хугацаанд 100 орчим хувиар өссөн ийм гайхалтай амжилтыг үзүүлсэн байна. За үүнд нь мэдээж гол нь нөлөөлж байгаа технологи нь хэмэл оюун болон клауд үйлчилгээний технологи байгаа гэдгийг бол шинжээчид дүгнэж байна. Тэгэхээр Alphabet компанийн хувьд ингэснээр Nvidia компани амжилтыг гүйцэж яг одоогийн байдлаар хамгийн хурдтай өсөж байгаа технологийн гигант компаниудын нэг болж байна. За улмаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болоход бол ер нь хамгийн ойртож байна гэдгийг бол шинжээчид бол дүгнэж байгаа юм. За чипний дизайнер Broadcom компанийн хувьд бол одоо сүүлийн байдлаар бас хамгийн өндөр өсөлтийг бас үзүүлээд байгаа. За тус компанийн хувьд сүүлийн 12 сард за 107% өссөн үзүүлэлт байна. Тэгэхээр Google компанийн хувьд технологийн шилжилтэд дээр нэгэн сонирхолтой зүйл орж ирж байгаа нь юу вэ гэхээр тус компани өөрсдийнхөө чипийг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр энэ чип нь яг одоогийн байдлаар хэмэл оюуны чипний 90 орчим хувийг эзэлж байгаа. Nvidia компани зах зээлийн нэлээдгүй хувийг бол бүр авах боломжтой гэдгийг бол хэлж байгаа маа. Тэгэхээр үргэлжлүүлээд та бүхэнд ер нь Alphabet компани зах зээлийн шинжилгээг харахад ер нь ямар хөө байх шиг байна. Ер нь цаашаа ер нь хувьцаа нь яхаар вэ? Илгүй яг одоо бид нар 4.8 их $80 одоо үнэлгээнд хүрсэн Alphabet компаниг харж шүү дээ. Тэгэхээр энэ ерөөсөө 1 жилийн өмнө одоогийн байгаагаас бараг 2 дахин бага үнэлгээтэй байсан гэж ойлгож болно. Тэгэхээр яг бид нар энэ одоо 1 жилийн хугацааг ингэж тодтогч авч үзээд байдгийн гэхээр өнгөрсөн 4-р сарын 9 бол нөгөө Liberation Day гэдэг буюу тарифын асуудал яригдчихсэн. За энэ үед бол бас томоохон хувьцааны уналтууд орж исэн гэдгийг бол үзэгчд маань санаж байгаа бах. Тэгэхээр тэр үеэс хойшоо 178%-аар өсөж байгаа одоо Google компанийг бид нар харж байна. За Nvidia компани ардталт буюу ерөнхийдөө маш ойрхон ороод ирч гисэн байж байгаа. Тэгэхээр бид нар маш олон жил одоо энэхүү хувьцааны зах зээл дээр хамгийн өндөр үнэлгээтэй компани явсан Apple-ийг ерөнхийдөө Google компанид авж байгааг бол үүнээс харж болно. Тэгэхээр хөрөнгө оруулагчид мэдээж Google компани энэхүү технологийн хөгжилд нь илүү их анхаарж байна. Технологийн хөгжил цаашдаа илүү их ирээдүйтэй байх боломжтой байна гэдгийг бол харж байгаа. Тийм учраас энэхүү одоо өсөлтөд хорж байгаа гэдгийг бол бид нар харж байна. За ер нь хувьцааны зах зээлийг бид нар юу гэж хардаг юм гэхээр forward looking зах зээл буюу ирээдүйд болох зүйл дээр илүү хүмүүс үн цэнэ өгдөгөө гэдгийг бол одоо ойлгох нь зүйтэй. Тийм учраас Google компанидэр одоо хөрөнгө оруулагчид одоо Apple-аас ч илүү хэмжээний одоо найдлага тавьж ийн гэж байгааг бол харж байна. Тийм учраас Google компани өөрсдийн хэрэгжүүлж байгаа энэхүү технологийн өсөлт нь бол өөрийнх нь энэхүү дэлхийн 2 дахь том компани болтлоо өссөн гэдгийг бол энэхүү нөхцлөөс бол харж болохоор байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар Nvidia компани $5.2 их $80, за Google компанийн хувьд бол $4.8 их $80 үнэлгээтэйгээр яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 2 компаниор бол нэрлэгдэж байна. Тэгэхээр үзэгчдээ Тэнгэр телевизийн ажлын ихэн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. За энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Бээжин хотноо хийж байгаа албан ёсны дээд хэмжээний төрийн айлчлал болон за мягмар гарагт танилцуулагдах Америк нэгдсэн улсын инфляцийн түвшнийг
хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээл анхааралтай ажиглаж байна. Энэ талаарх мэдээллийг бид дараагийн хөтөлбөрөөр онцлох болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.